Монгол улсын хувьд эрүүл мэндийн байгууллагууд болоод эмч бэлтгэж буй их сургуулиуд тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг. Гэхдээ олон улсын жишгт анагаахын сургуулиуд нь дор бүрнээ өөрсдийн харьяа эмнэлэгтэй байж түүгээрээ дамжуулан боловсон хүчнээ чадварчулдаг. Тэгвэл энэ жишгээр анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль дотооддоо эмнэлгийн тогтолцоог хөгжүүлж байна. Монгол улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцооны хөгжлийг дэмжих олон улсын шилдэг туршлагаас суралцах асуудлаар эрүүл мэндийн байгууллагуудын менежментийн хурал 4 дахь жилийн зохион байгуулагдж байна. За энэхүү хурлаар эрүүл мэндийн удирдлага, санхүүжилт, мэдээллийн технологи, хүний нөөцийн хөгжил зэрэг чухал асуудлуудыг салбарын эмч мэргэжилтнүүд солилцсон юм а. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль маань бол дэрэгдээ их сургуулийн эмнэлгүүдийг бий болж байна. Өнөөдрийн байдлаар 5 эмнэлэгтэй байна. Дээрээс нь хөдөө орон нутагт байгаа салбар сургуулиуд дээр их сургуулийн эмнэлэг баригдаж байгаа. Тэгэхээр энэний цаана бол энэ эмнэлгүүд нийлээд их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгож байгаа. Энэ их сургуулийн эмнэлгийн тогтолцоо гэдэг бол хамгийн сайн менежменттэй, санхүүгийн хувьд үр ашигтай. Дээрээс нь эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл, ялангуяа эмнэлзүүд болон нийгмийн эрүүл мэндтэй холбоотой сайн орчин үеийн судалгаа, шинжилгээ, инновац, технологид дамжуулалт хийгдэж байдаг. Тэр нь хүн ардын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамгийн тэргүүлэх үр дүнг авчирч байдаг. Дээр нь тэрнийгээ дагаад шинжилгээ ухаан, эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байдаг. Энэ зүйлийг хэлээд байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ зохион байгуулж байгаа эмнэлгийн менежмент бол ялангуяа энэ Монгол улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгоход ямар сайн үр дүн гараад байгаа, ямар сорилтууд тулгараад байна. Энэ сорилтуудыг давж гарах чиглэлээр ер нь их сургууль, за төр хувийн хөвшлүүд, за шийдвэр гаргах төвшөндөө ихэнх бодлогын болон яг бодит үр дүн гаргах чиглэлээр хамтарч ажиллах уу? Ямар арга хэмжээнүүд интервенц хийгдээд ямар үр дүн гарчаад байгаа нь цааш ч юун дээр анхаарах уу гэдэг дээр судлаачид маань ажиллаж байгаа. За энэхүү анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх эмнэлгийн тогтолцоог Монгол улсад анхлан амжилттай нэвтрүүлж танилцуулж байна. За анагаахын чиглэлээр мэрэгч буй оюутан залуусын хувьд тасралтгүй суралцах, онлайн мэдээллүүдэд бодит практик дээр мэдлэг болгон чадварцаар байгаа юм а. Иймээс ч энэхүү туршлага бусад эрүүл мэндийн байгууллагууд болоод ихтэй сургуулиудад танилцууллаа.